Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслийн удирдах нэгж болон С1 телевиз хамтран бэлтгэж байгаа цуврал нэвтрүүлгүүдийн нэгэн шин дугаарыг үзэгчдэд хүргэх гэж байна. Бид өмнөх нэвтрүүлгүүдээр ус бидний гар дээр хийхэн хурж ирдгийг, орон сууцнд амьдардаг хүүхдүүд болон гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн хооронд устай харьцах ялгаа хэр их байгааг, мөн голын ус яагаад ширгээд байгааг тайлбарлан хүргэж байлаа. Тэгвэл энэ удаа бидэнтэй хамтарч ажилладаг төслийн ах эгч нар нь нийслэл хотод амьдардаг хүмүүсийн сайн сайхны төлөө юу хийж байгааг харуулахыг зорилоо. Байгуулагдаад 10 жил болж байгаа энэ төслийн хамт олон их зүйлийг хийж амжилжээ. Тэд хийсэн ажлынхаа үр дүнг сонгон хайрхан дүүрэгт байдаг 127 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд балчиргэж голлолгүй тайлагнаж байна. Бид нар одоо шинэ зүйл мэдэж авах гэж байна шүү дээ. За энэ юу харагдаж байна хүүхдүүдээ? Юуны зураг байна? За хүүхдийн тоглоомны талбай байна тийм ээ? Тийм үү. За энэ гоё сүйдрөвчийг бид нар надаах дүр барьж өгсөн байхгүй юу? Надаах гэж юу вэ та нар мэдв үү? Надаах гэж хотоос жаахан зайтай жижигхэн хотыг хэлдэг шүү дээ хүүхдүүдээ. За энэ юу вэ? За энэ гулсуурыг ч гэсэн бид нар барьж өгсөн байх нэ. Та нар гулсуур дээр гулсах дуртай юу? Дуртай. За өөр Пиноккигийн найз юу барьж өгсөн байна? Энэ юу вэ? Дүүжин даажин барьж өгсөн байна. Энийг бас барьж өгсөн байх нь. За одоо дахиад ямар зураг гарах нэ? Энэ юу хийж байна? Ямар ажил хийж байна? Бид нар газар ухаад мод суулгах гэж байна. Ээжтэй чинь, аавтай чинь, ах эгч нартай чинь хамт мод яаж тарьдгийг зааж өгч байна. Та нар бас оролцсон шүү дээ энэ дээр, тийм ээ? За энэ яаж байна? Модоо суулгачаад усалж байна. За энд бид нар бас жимсний моднуудыг энэ аав ээж нартай хамжиж суулгасан байхгүй юу? Тэгэхээр модноос жимс нь гарах дээр та нар юунд хэрглэж иддэг үдэ жимсийг? Хоолндоо хэргэлдэг. Талхан дээрээ түрхээд варен болгож иддэг тийм ээ? Тэгэхээр ийм мод тарих ажлыг бид нар бас хийж өгсөн байх нь аав ээж нартай хамжаад. За энэ юу харагдаж байна? Энэ зурган дээр цэцэрлэг харагдаж байна. За Улаанбаатарт маш олон цэцэрлэгүүд байдаг тийм ээ? Танаа энэ хавь цэцэрлэг байгаа юу? Модтой, зүлэгтэй, сүйдэртэй. За тэрийг бас бид нар ингэж янзалж өгсөн байна. Улаанбаатар хотод бид нар 7 ийм цэцэрлэг байгуулж өгсөн. Хэдэн цэцэрлэг байгуулсан гэж хэлж байна? 7. За энд бас юу харагдаж байна? Сургуулийн өмнөх гоё цэцэрлэгийн талбай харагдаж байна тийм ээ? 23 дугаар сургуулийн уртлын цэцэрлэгийн талбайг ийм гоё болгосон байна. Гандан руу явж үзэх хөхт байна уу? За гандан руу явхад чинь ёо тийм үү? За сайн байна. За гандан руу явж явах замд чинь ийм гоё зам талбай гэрэлтүүлэг байдгийг та нар хараарай заа юу? Тэрийг бас бид нар хийж өгсөн. Төрөөн та нарт усыг хамгаалах ус ямар ач холбогдолтойг эгч нар нь хэлж өгсөн үү? За тэгвэл бид нар энэ аршааны их үүсвэрийг ингэж хамгаалж гоё болгож өгсөн байна шүү дээ. За одоо Пиноккигийн найз өөр юу хийсэн бэ? Энэ юу хийж явна? Усаа авч штэ. Тэгэхээр усаа авахд хотгор гүйдгэр бартаатай замаар ус авахд хэцүү штэ тийм ээ хүүхдүүдээ. Тийм учраас ийм явган хүний зам барьж өгөө тэрэн дээр нь ингээд ус түрээд явхад хөнгөн аятайхан болгож өгсөн байна штэ тийм үү? За энэ юу харагдаж байна? Бараа орсны дараа маш их хэмжээний ус болоод уур болоод гудамж шалбаагаар дүүрэн ус болдгийг санаж байна уу та нар? За тэр их уур усыг чинь ингэж хадгалаад нэг чиглэл рүү урсгадаг ийм зам, ийм барилга байгууламж барьж өгсөн байна бид нар. Төслийн ах эгч нар хүүхдүүдийн тоглоомын талбайгаас эхлээд өвөө эмээ нарын салхилах сүйдрөвч, эрүүл агаар бэлгэлдэг цэцэрлэгт хүрээлэн гудамжны гэрэлтүүлгүүргээд олон зүйлийг бүтээснийг та нар ч бас мэдэж авлаа. Тэгэхээр ах эгч нарынхаа хийж бүтээснийг хайр гамтай хэрэгэлцгээе. Энэ олон зүйлийг хийхэд мэдээж хэрэг их мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг нь Дэлхийн банкны ах эгч нар өгдөг гэсэн. Тэгэхээр тэр хүмүүст ч бас талархахын зүйтэй билээ. Нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслийн удирдах нэгжийнхэн цэцэрлэгийн бяцхан найз нартай шууд хийсэн ажлаа тайлбарлахгүй. Олон хоногийн өмнөөс хийж байгаа ажлуудын зорилгыг нь ач холбогдлыг нь таниулж, ялангуяа бидний амьдралд хамгийн их хэрэгтэй зүйлүүдийн нэг усны талаар зөндөө ихийг мэдүүлж өглөө. Хүүхдүүд энэ хугацаанд юу мэдж авсныг хамтдаа сонирхцгаая.
бидний түрүүн ярьжсэн газар ухаад юу тавьж байгаа гэдэг? Шугам тавьж байгаа. Тэр шугамаар юу явах гэдэг? Тэр ус хаана ч үдэ? Худаг тавьж дараа нь явах үдэ? Усаасны дараа бүгд тэрийг юу хийдэг үдэ? Бас хоолцоо ороход идэж болдог тийм ээ. За байранд амьдардаг хүмүүс ингэдэг штэ. Шүдэ угаах гэдэг карантаа асгаар гоожуулаад ус гоожуулаад шүдэ угаадаг тийм. Энэс өөр усыг яаж хэмнэж болох вэ? Гараа өгье. Гараа. За. Карантаа ингээ гоожуулаад усаар шүдэ угаадаг тийм. Энэс өөр яаж шүдэ гоожуулах вэ? Усаа юу хийж болдгийг? Усаа юу хийж байгаа дугаард ингэж гойчихгүйгээр баг усаар угаадаг. Сүтэ тусгай савнд хийдэг гэж хэлж юм зү. Савнд хийгээд аюулгүй хүмүүс савнд хийгээд шүдэ угаадаг тийм ээ. Хүүхэд болгон намайг уудаг. Би хүүтэнд хатуу бардаг. Өөр бардаг. Дараагийн асуулт нь Тэнгэрээс ингээд тусгайч бидний юу гэж нэрлэдэг? Дараа гэж нэрлэдэг байна тийм ээ. За сайн байна. Дараа нь өвлийн өдрөд Тэнгэрээс юу болдог вэ? Нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслийн удирдах нэгжтэй хамтран бэлтгэдэг цуврал нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлөж байна. Бид дараагийнхаа дугаараар усгүй бол яанаас сэдв дуралдаанаа дүгнэж шилдэг гар зураг болон зохион бичлэгүүдийн эздийг танилцуулна. Түр баярлалаа.